Тиймээс энэ хүүхдийн өвчнийг шингэн алдалттай суулгалт гэж ангиллаа. Тэр ужиг буюу цусан суулгалтгүй. He does not have persistent diarrhea or dysentery. Нүд хонхойлтыг үнэлэх дасгалууд. In this section, we will practice Энэ хэсэгт бид нүд хонхойсон шинжийг илрүүлэх дадлага хийнэ. Бид танд 4 өөр хүүхдийн нүрийг харуулна. Жишээ бүрийг харсны дараа эдгээр хүүхдэд нүд хонхойсон шинж байгаа эсхийг бичнэ. Үүний дараа бид жишээ бүрийг дахин харуулж болно. We will review each example. Here is the first. Энд нэг хүүхэд байна. Та хэрхэн үнэлсэн бэ? Та хариултаа бич. Энд 2 дахь хүүхэд байна. What did you decide? Та хэрхэн үнэлсэн бэ? Та хариултаа бич. Энд 3 дахь хүүхэд байна. What did you decide? Та хэрхэн үнэлсэн бэ? Хариултаа бич. Энд 4 дахь хүүхэд байна. What did you decide? Та хэрхэн үнэлсэн бэ? Хариултаа бич. Энд 5 дахь хүүхэд байна. Та хэрхэн үнэлв? Хариултаа бич. Энд 6 дахь хүүхэд байна. Та хэрхэн үнэлв? Хариултаа бич. Одоо бид танд хүүхэд бүрийг дахин харуулж хэрхэн үнэлснээ хэлнэ. Энд нэг хүүхэд байна. Та хэрхэн үнэлсэн бэ?
We decided that the Бид eyes түүнд were. нүд хонхоолт байна гэж үнэлсэн. Here is the second. Энд хоёр дахь хүүхэд байна. We decided Бид энэ хүүхдэд child's eyes. нүд хонхоолт байхгүй гэж үнэлсэн. Here is the third. Энд гурав дахь хүүхэд байна. We decided Бид түүнд нүд хонхоолт байна гэж үнэлсэн. here is the fourth. Энд дөрөв дахь хүүхэд байна. We decided Бид түүнд нүд хонхоолт байхгүй гэж үнэллээ. have sunken eyes. Here is the fifth. Энд тав дахь хүүхэд байна. We decided Бид түүнд нүд хонхоолт байна гэж үнэллээ. here is the sixth. Энд 6 дахь хүүхэд байна. We decided Бид түүнд нүд хонхоолт байхгүй гэж not үнэллээ. have sunken eyes. Дасгал чи. Арьсны хуняасыг үнэлэх дасгалууд. In this section, Шингэн аллалтын нэг шинжуулах арьсыг чимгэсний дараагаар хэвлийн арьсны хуниас хэр удаан хэвийн байдалд орж байгааг үнэлэх дадлыгыг энэ skin of хэсэгт the хийнэ. child's abdomen goes back to its normal position after being pinched. We will show you Бид танд хэвлийн арьсыг чимгэсэн 5 ор хүүхдийг skin of the үзүүлэх болно. abdomen pinched. After seeing each example, Жишээ бүрийг харсны дараа арьсны хуниас маш удаан the skin goes хурдан арилж байгаа эсэхийг та бичнэ үү? taking more than 2 seconds to go back. Whether it goes back Арьсны хуниасыг үнэлэх энэ 5 тохиолдолд дадлаг хийсний дараа бид жишээ бүрийг дахин харуулна. after you've practiced assessing the skin pinch in all 5 cases, we will review each example. Here is the first example. Энд нэг дэх жишээ байна. What did you decide? Та хэрхэн үнэлсэн бэ? Write down your answer. Хариултаа бич. Here is the second. Энд хоёр дахь жишээ байна. What did you decide? Та хэрхэн үнэлсэн бэ? Write down your Хариултаа answer. бич. Here is the third Энд example. гурав дахь жишээ байна. What did you decide? Та хэрхэн үнэлсэн бэ? Write down your Хариултаа бич. answer. Here is the fourth example. Энд дөрөв дахь жишээ байна. What did you decide? Та хэрхэн үнэлсэн бэ? Write down your Хариултаа бич. Here is the fifth. Энд тав дахь буюу эцсийн жишээ байна. What did you decide? Та хэрхэн үнэлсэн бэ? Write down. Хариултаа бич. We will now show you each of Бид одоо танд арьсны хуниас бүрийг дахин үзүүлж бид хэрхэн үнэлснээ танд хэлнэ. what we decided. Here is the first example. Энэ нэг дэх жишээ. What did you decide? Та хэрхэн үнэлсэн бэ? We decided that the Бид арьсны хуниас удаан арилсан гэж үнэлсэн. you can see tenting. Чимхээ тавихад арьс нь тэнийхгүй, удаан байгааг та харна. Here is the second example. Энэ хоёр дахь жишээ.
We decided that the Бид арьсны хүнээс хурдан арилсан гэж үнэллээ. Here is the third example. Энэ 3 дахь жишээ. We decided that Бид арьсны хүнээсийг маш удаан арилсан гэж үнэллээ. Here is the fourth example. Энэ 4 дахь жишээ. We decided that the skin Бид арьсны хүнээсийг удаан арилсан гэж үнэллээ. Here is the fifth. Энэ 5 дахь хүүхэд буюу эцсийн жишээ. We decided that the Бид арьсны хүнээсийг маш удаан арилсан гэж үнэллээ. taken longer than 2 seconds.